Америк хэлсэн нэг судалгаагаар дунджаар хүн өдөрт 7 цагийг гар утсандаа зарцуулдаг юм байна. Тэгээ би нэг хувьдаа бодоод үзэхгүй нэг жилд бид нар ер нь хэрэг цаг зав алдчихж байгаа юм бэ гэд. Тэгээ тооцоод үзэхээр жилд 2555 цаг болж байгаа өдөрт дунджаар 7 цаг гэж үзэх юм бол. Тэгээд эн чинь тэнцүү 106 хоног буюу ерөөхдөө бүтэн жилийн амьдралынхаа 3/1-ийг гар утсандаа зарцуулаад хэрэг хүн 70 орчим наслах юм бол ойролцоогоор 23-4 жилийг бол гар утсандаа зарцуулж байгаа гэсэн үг. Тэгээд энэ бол зөвхөн Америкт хийсэн судалгаа хэслүүдээр Монголд бас баг адилхан байх гэж бодож байна. За арайч 7 цаг биш юм аа гэхэд бол 5-6 цаг гэдэг чинь маш хэмжээний цагийг бид нар гар утсандаа зарцуулж байгаа. Тэгээд өнөөдөр энэ сэдвийг би бүр заавал ярих гэж бодоод. Учир нь юу юм бэ гэвэл хүн ямар ч мөрөөдөлтэй байж болно. Тэгээ ямар ч зоригтой байж болно. Өдрөө том амбицтай ийм зүйл сурыг за жижигхэн зүйл ч гэсэн хамаагүй. Тэгэд энд хамгийн том садаа болж байгаа зүйл болохоор гар утсны хэрэглээ. Гар утсны хамаарал, сошиал медианы хамаарал байгаа. Тэгээ энэ бол зөвхөн том хүн биш, жоохон хүүхдээс ялгаагүй. Шведэд хийсэн нэг судалгаагаар ой хүрээг хүүхдтэй. Буюу 0-1 насны хүүхдийн 4 хүүхд тутмын нэг нь гар утсаас хамааралтай. Ой хүрээг хүүхд байгаа шүү дээ. Гар утас юм уу таблетыг өдөр тутамд ашигладаг гэсэн үг. Тэгээд жоохон том болоод 4 нас хүртэлх болоод ирэхээр бүр 2 хүүхд тутмын нэг нь гар утасны хамааралтай болсон байт юм билээ. За 16 нас хүрлээ бол бүр байхгүй баг ойролцоогоор 99% орчим нь гар утаснаас тодорхой хэмжээний хамааралтай болсон гэдэг ийм судалгаа байгаа. Тэгэхээр энэ бас яг адилхан. Зөвхөн Швед дэш Монголд бас яг адилхан ийм хэмжээний зүйл болж байгаа. Тэгээд түрүүн дахиад хийсэн. Энэ бол ингээд за ингээд одоо юу гэдэг ийм зүйл сурыг, тийм зүйл сурыг, цагийн менежмент ингэх ёстой юм байна. Би ингэх ёстой юм байна гэдэг бүр ингээд тэр асуудлаас наан тавигдах хамгийн суур бид нарын зайлшгүй дотор хэрэгжүүлэх ёстой зүйл бол дижитал детокс байгаа. Энэ сэдвэр урд нь YouTube дээрээ ярьжсэн. Дижитал минимализм гэдэг номоор ихэд тэрэн дээр бол одоо юу гэдэг илүү өнгөцгөн наан байгаа асуудлуудыг ярьжсэн бол энэ удаад илүү цаанаага бүр суур шалтгаануудаас тэгэхээр суур ямар гаргалгаа байж болох вэ гэдэг талаар ярих гэж шийдлээ. Тэгээд энэ удаагийн дугаараар анхны удаа болж өгвөл би ямар ч катгүй нэгч таслахгүйгээр зөвхөн шууд ингээд дотроо байгаа энэ эмоц гаргаад та бүхэн сайхан тайлбарлаад явчих гэж бодчих. Тэгээ би энэ хажуу талдаа лаптоп тавьсан байгаа. Лаптоп дээр ерхэд нөгөө ярих гачгууд сэдвүүдэд бичсэн байгаа болохоор үе үе ингээд ийшээгээ харж магадгүй шүү. Тэгээд ямархуу бүтцээр ярих юм бэ гэвэл эхлээд хүн яагаад донтдог. Нэгт тэгээд донцноор ямар үр дагавар гарч ирэх вэ? Тэгээ гуурд нь ямар шийдэл байгаа гэдэг ерхий юм дараалалаар явъя гэж бодож байна. Тэгээд эхлээд бид нарын дотор байгаа энэ тарих гэдэг зүйл яаж ажилладаг вэ гэдэг талаар эхлээд ойлгох хэрэгтэй. Бид нарын өнөөгийн хүн төрөлхтөн болохоор хэдэн зуун мянган жилийн өмнө байсан аимтай агендаг байсан үеийн хүн төрөлхтнөөс тархины бүтцийн хувьд буюу тархины яг чадамжийн хувьд бол нэг амар өөрчлөгдөг юм билээ. Тэгэхээр аимтай агендаг байсан тэр үеийн тарих яг өнөөдрийн бидний тарихтай адилхан байгаа. Аимтай агендаг байсан үеийн хүмүүсийн тархитайгаа бид нар сошиал медиа айлсл гар утастай зурлаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ донтол гэдэг зүйл бол маш амархан үүсэж байгаа. Тухайн үеийн хүмүүс одоо бид нарын төсөөллөөр бол ингээл арслан марсан агендаг ч юм уу. Тэгээд яваад идэг гэж боддогдсон. Дийлэгтээ бид нар тухайн үед бол загасчлах айлсл одоо модноос самар түүх, жимс түүх гэх мэтлэн иймэрхүү зүйлүүдээр хоолоо болгодог байсан. Тэгээд хэрвээ та самарт явж исэн бол мэдэх байх. Самрыг ингээд модны дээр ургасан байгаа тэр самрыг доороос нь харлаа гэдэг тэр самар ургах одоо яг идэж болох хэсгийг нь бол мэдэхгүй ч тийм жимссэн адилхан загассан адилхан. За магадгүй загас их урсдаг голны одоо ямар нэг хөөч юм хэсэг байлаа гэж бодлоо. Гэхдээ тийм загас их ирдэгдээ гэхээс биш загас бол батны 100% байгаа даа гэсэн баталгаа бол байхгүй. Тийм болохоор тухайн хүн төрөлхтөн бол adventure буюу за энд байж магадгүй байхгүй ч магадгүй гэхдээ ямар ч өнөөдрийн хоолоо болохын тулд очоод үзье гэд тэгж одоо gamble хийдэг байсан хүн төрөлхтөн үр удмаа үлдээгээд тэгээ тэр үр уд нь өнөөгийн бид нар болж байгаа байхгүй. Тэгэхээр хүний тарих гэдэг зүйл бол тодорхой бус нөхцөл байдлаас гарч ирэх тэр үр дүнг илүү үзэж илүү тийшээгээ шунах тийм хандлагатай байдаг гэсэн үг. Тэгээ тэр нь болохоор яг одоогийн энэ сошиал медиа болон гар утас болж байгаа байхгүй. Яагаад юм бэ гэвэл бид нар жишээ нь утсаа скроллдоод скроллж байгаа үе за жишээ нь рил үздэг ч юм уу те. Тэгээ тэр рилийг бүх рил ингээд өөрт нь таалагдана гэсэн үг бол биш шүү дээ. Альс бүх пост таалагдахгүй. Доошо скролл самаагт 4-5 удаа скроллдоод нэг гарч ирсэн пост, стори, рил юу вэ те. Тэр нь таны сонирхлыг чинь татна. Тэр нь танд нэг тийм баяртай, хөвгчлөлтэй, хөвгтэй мэдрэмж өгнө. Тэгэл дахиад доошо ингээд скроллдоод нэг 4-5 удаа скроллоо дахиад нэг зүйл таалагдана. Тэгш юм уу слот машин гэдэг та мэдэх байх. Мөрөдө тоглооны газар байдаг нэг машин байдаг шүү дээ. Дотор нь зоос ингүүт гэж эргээд долоо гэж гарч ирдэг ч юм уу. Тэрнтэй яг адилхан логик өнөөдрийн сошиал медиан дээр явж байгаа. Тэгээд Facebook, YouTube, одоо Google гэдэг ч юм уу тиймэрхүү байгууллагуудад өмнө ажиллаж байгаад гарсан яг энэ хэсгийг хөгжүүлдэг байсан хүмүүсийн лик хийсэн ярианаас болохоор одоо жишээлбэл Instagram дээр рилийг доош нь гүйлэхээр дээд талаас доошоо орж байгаа үед нэг тийм
хөнгөн анимашн явдаг шүү дээ. Харахгүй болоод ингээд нэг юм ингээд эргэж байгаа юм шиг альсвал дээрээс доош ингээд гүйж байгаа юм шиг. Энэ мэдрэмжийг албаар өгөхийн тулд энэ хэсэг ингээд үлдээсэн байгаа байхгүй. Тэрнээс технологийн хувьд болохоор шууд дараагийн скрин ингээд ерөөс ямар ч анимашнгүй рил хооронд ингээд уг нь явуулах боломжтой гэсэн. Хүнийг донтуулахын төлөө албаар тэр одоо мөнгөө зоосоо хийгээд ямар нэгэн одоо мөрөдөд тоглож байгаа юм шиг тэр мэдрэмжийг сошиал медиа болоо өгд юм байл та. Тэгэхээр угаасаа энэ бол донтуулах зорилготой. Тэгээд тэр бидний тарих одоогийн түвшинд хүрч хөгжөөгүй байгаа учраас тэр нь аюу амархан донтдог гэсэн ийм зүйл байгаад байгаа юм. Тэгээд дараа нь бол хүн угийн төрөлхийн хов живэнд дуртай. Тархины хувьд гэсэн үг. Тухайн үед АМ-таа гэндэг байсан зайлшил бүр ингэ саяхны ч гэсэн оролцуулаад ярих юм бол хүнийг арслан марсан ч юм уу чон алдгүй байсан бохоггүй юу. Африкт очихоор хүмүүс тэгж хэлж байгаа юм. Тэр нутгийн хүмүүсээс ингээд асуугаар тэнд ингээд арслан марсан байгаа тийм газарт нөхдүүд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд энэ арслангаас та айдгүй юм уу гэдээ асуугаар. Үгүй наад бол чин хүнээс айд шүү дээ. гэж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол байгаль дээр яг хүнийг идэж гэж хардаг амьтан бол аюу ховор байдаг. Оронд нь хүмүүсийг хин хамгийн их алдаг юм бэ гэвэл хүн өөрөө алдаг байсан юм бэ. Тэр нь болохоор омог болж амьдардаг байсан цаг үед болохоор хов живээс болоод маш олон хүмүүс ингээд алуулдаг байсан юм. Жишээ нь хүний хувьд хамгийн чухал зүйл болохоор тухайн нийгэм, тухайн бүлэг дотор өөрөө ямар байр суурьтай байгаа гэдэг зүйл бол асар чухал байдаг. Тухайн байр сууриа авч үлдэхийн тулд бусдад ингээд хуулдаг ч юм уу, дайлсал хин нэгэн таалагдахгүй юм байх юм бол тэр хүний тухайн ингээд хов тараагаад тэгээд тэр нь ингээд одоо манай овгийн тэр одоо Тарзан гэдэг залуу тий. Тарзан гэдэг залуу бусад овгийнхантай ингээд наймаалцдаг юм байлээ. Энэ баг манай овг руу одоо юу гэдэг хулгай яадаг гэдэг ч юм. Ямар нэгэн байдлаар ховж тараагаад тэгээд өөрийнхөө таалагддаггүй хүмүүсээ ингээд алуулцдаг байсан байл та. Тэгээд тухайн олдруудыг ингээд харахаар амтанд ингээд хазуулж мазуулаад өгсөн кейслүүдтэйгээр ямар нэгэн зэвсгээр толгой тархиа ингээд хаглуулад гавл нь ингээд хагарцсан тийм хүмүүсийн гавл олдож байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг хүн алдаг гэсэн юм зүйл байгаа. Тэгээд тийм нөхцөл байдалд үлдэхийн тулд хүн юу хийх юм бэ гэвэл ховж юм дурлахаас өөр арга байхгүй. Тэр хоёр тэгж байгаа юм байлээ. Тин тийм зүйл болж байгаа юм байлээ. Нэрээ ингээд тэгнэ гэсэн ингээд чихээ ямар нэгэн байдлаар тухайн нийгэмтэйгээ ойрхон байж ховж ивэнд хамгийн ойрхон байхгүй бол өөрийгөө нэгсэнд хамгаалж чадахгүй гэсэн. Тэгээд дахиад адилхан. Яг тийм хүн төрлөختөн үүрүүдэн үлдээгээд тэгээд тэр үүрүүд нь өнөөдрийн бид нар байгаа байхгүй. Тийм учраас бид нар тэртээ зэрэг ховж ивэнд бол асар их дуртай хүмүүсийн ингээд үрүүдэн гэсэн үг. Дээрээс нь өнөөдрийн сошиал медиа бол бүгдээр мэдж байгаа харьцуулт гэдэг зүйлийг бол асар их үүсгдэг. Тэр ингээл тийм газар руу аялцсан байлээ. Альсвал тийм машин ундын байлээ. Тэр цэцгээ тийм гоё цэцэг авцсан байж тээ Валентинаар гэдэг шиг. Ямар нэгэн байдлаар тэд нарыг хараад харьцуулаад тэгээ өөрөө happy болдог, аз жаргалгүй болдог. Тэгээд энэ харьцуулт гэдэг зүйл чинь бас ямар ч утгагүй байгаа байхгүй. Харьцуулах хүн байж тэр хүн анхны удаа аз жаргалгүй байдлаа мэдэрч байгаа болохоос биш. Яг тэр хүн ямар нэгэн байдлаар муу айлсэл дутуу төлмөг гэсэн тодорхойлолт бол байхгүй шүү дээ. Анхны удаа хин нэгэнтэй харьцуулаад би юм байгаа юм байна гэдэг. Дотроо нэг тийм худлаа нэг байх ёсгүй ямар ч баймааргүй зүйлийг үүсгээд тэндээ ингээд хүн ашиглахгүй байгаад. Жишээ нь маа нэг найз болохоор өөрөө Монголд франчайз бизнес хийдэг. 4-5 салбараа амжилттай нээсэн. Айгүй амжилттай мундаг найз маань байгаа байхгүй. Тэгээд тэр найзтайгаа аль дээр уугаа суужсэн чинь би ингээд бизнесийн семинарт очсон чинь зүгээр л ингээд ганц хоёр бизнес хийдэг хүмүүс бүр ингээд 5 өрөө байр авч маваа. Тэгээд би өөрийгөө ямар юу хийгээд байгаа юм бэ гэд өөртөө амар гутарсан тэргээд яриад явж байгаа байхгүй. Тэр хүн болохоор надаас харахаар айгүй амжилттай хэдийнэ хэрэглэгчтэй болцсон, салбартай болцсон, бизнес нь ингээд орлого хийдэг болцсон байхад тэр хүн тэгэж өөрийгөө бустай харьцуулаад өөрөө ашиглахгүй гэдэг мэдрэмжийг аваад айгүй тийм утгагүй хэрэг байгаа юм. Тэгээд энэ сошиал медиагийн донтол гэдэг зүйл болохоор хүүхдүүдэд бол бүр ялангуяа асар хүчтэй тусдаг. Эртээд би бас нэг найзхаа гэрт нь очсон чинь маа найз хүүхдтэй байхгүй жоохон хүүхд. Тэгээд тэр юу вэ 2 моточлоо. Тэгээд аав нь тэгж ярьж байгаа. Энэ шууд App Store руу ороод өөрөө тоглоомоо татчихдээ шүү дээ. Жишээ шиг. Тэгээд эцэг их хоёр нь ингээд хоорондоо их нэртэйгээ ярилцж байгаа. За ингээд хүүхдээ хөл нийгэмтэйгээ хөл нийцүүлээ технологиос хоцруулахгүй тул гар утсны хэрэглэгийг зөвшөөрч гэж бит хоёр ярилцаад шийдсэн ч яах шиг. Тэгээд бид нар нэг зүйлийг санах хэрэгтэй нь болохоор ялангуяа хүүхдүүдийн хувьд тархин хөгжиж боловсрч гүйцээг байгаа үед энэ донтол гэдэг зүйл бол томчуудаас хамаагүй амархан орно. Тархины одоо юу гэдэг шунал хүслээ удирддаг тархины урд хэсэгт байдаг нэг хэсэг болохоор 16 нас болоод ер нь бол хөгжиж гүйцэтгэв. Тэгээд тэр 16 нас болоогүй байгаа үед видео тоглоомонд онцлох аль эсвэл ямар нэгэн зүйл рүү цаг гаргаад тэр гаргасан цагаа өөр зүйл хийхлээр тэрхэн ингээд ерөөсөө тэр эсрүүцлэг гэсэн зүйлийг үлдэж чаддгүй юм байна л да. Тийм учраас маш амархан донтдог учраас хүүхдүүдэд ингээд гар утас өгөх нь бол ер нь бол буруу гэдэгтэр бол би энэ тухай дахиад жоохон нийлрэнгүй ярина. Тэгээд түрүүн хэлсэн тархины энэ урд хэсэг болохоор prefrontal cortex гэдэг энэ хэсэг байдаг. Тэгээд яг энэ одоо юу гэдэг тухны энэ цаана байгаа энэ тархины хэсэг гэсэн үг. Тэгээд энэ хэсэг хүний одоо эмоц удирдах, төлөвлөх,
үйлдэх аль эсвэл ямар нэгэн зүйл рүү шунах гэдэг ч юм яг хүнийг хүн байлгадаг хамгийн чухал энэ тархины энэ хэсэг жилээс жилд ирэх тусам улам тэнэг болж байгаа. Бид нар жил өнгөрөх тусам хүн төрөлхтөнд тэр жигтэй IQ нь буурж байгаа гэдэг ийм судалгаа хийх юм байлээ. Энийг болохоор Flynn effect гэдэг 1942 оноос хойш хэлж хийсэн судалгаа харуулсан 10 жил тутам ингээд хүн төрөлхтний нийт одоо дундаж IQ-г нь аваад үтсэн байна л да. Тэгэхээр 10 жил буюу decade тутамд хүний IQ уг нь бол ингээд өсөж ирсэн байлээ. 2010 он хүртэл. Тэгсэн 2010-ад оноос эхлээд 2020 он хүртэл хүн төрөлхтөн 20 дугаар зуунд ороод анхны удаа IQ нь буурсан байгаа байхгүй юу? 2010 он гэхэлэр юу санаанд орж байна? Гар утсан шүү дээ. Steve Jobs iPhone-ыг танилцуулдаг ирээ би буруу санаагүй бол 2010 11 он болцсон байгаа. Тэр үеэс эхлээд хүн төрөлхтөн нийтээрээ тэнэг болцсон байгаа байхгүй юу? Тэгээд гар утас хүний тэнэг болгохдаг хамгийн том шалтгаан болохоор бид нар мэдээлэл боловсруулж чаддаг. Гар утаснаас өмнөх үед яаж амьдарч ирсэн бэ гэвэл бидний эргэн тойрон тийм олон мэдээлэл байхгүй байхгүй юу? Мэдээллийг зөвхөн телевизээр, FM-ээр, радиогоор аль эсвэл найз нөхдөсөө сонсно. Чөлөө цаг гарсан үедээ хүн амьтантай уулзсан, найзтайгаа тоглоно, аль эсвэл гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ гэдэг ч юм. Ямар нэгэн байдлаар бид нар мэдээлэлээ тухай үед хязгаарладаг байсан. Бидний тархин тийм олон мэдээлэл хүлээж авдаггүй байсан байхгүй юу? Тэгсэн интернетийн ирээ үе гарч ирээд смартфон гэдэг зүйл бий болсноор хүн өөрийн тархиныхаа capacity буюу тэр хязгаараа давсан хэмжээний мэдээллүүдийг аваад ихээр өмнөх мэдээллүүдэд боловсруулж чадахгүй маргааш болж байгаа. Нөгөөдөр болж байгаа гэсэн үг. Тэгээд ирэхээр хүн уг нь бол хүний тархи гэдэг автоматар өмнөх мэдээллүүдэд одоо юу гэдэг нь толгоогоороо боловсруулна гэж бодохгүй байсан чинь боловсруулагдаад ой самжинд үлдээд айлсэл ямар нэг шийдэл гаргалгаа гараад явдаг байтал мэдээлэл нь ихсээд ирэхээр тэд нарыгаа хийж чадахгүй маргааш нөгөөдөр тэгээд өдрүүд нь өнгөрөөд тэгээд үндсэндээ хүн тархин дотор юм бодож чадахгүй ингээл логик сэтгэлээ гэдэг зүйлээ алдаад явж байгаа байхгүй юу. Тэгээд энэ зүйл болохоор ялангуяа мартамхай болох эмгэг байдаг шүү дээ. Жишээ нь ингээд 70 80 настай хүмүүс хүүхдийн нэрийг санддаг ч юм уу тийм. Ийм зүйлээр аягүй илрээд байдаг. Тэгээд энэ болонгууд нь уг нь хэдхэн жилийн өмнө болохоор төвшин хүмүүсийн өвчин байсан чинь сүүлийн жилүүдэд 30 40 настай хүмүүс клиник эмнэлэг рүү очоод би ерөөсөө ингээд юм санахгүй байна гэд ирж байгаа байхгүй. Тэгэхээр мартамхай болно, тэнэг болно. Энэ дээр бол маш олон сул талууд бол байгаа. Тэгээд ялангуяа би юуг илүү хориглоосоо гэж хүсэж байгаа юм бэ гэвэл ямар нэгэн зүйл хийнгээ уцаа үзэх. Энэ бол хамгийн хортой зүйл. Жишээ нь зарим митинг дээр болохоор хүмүүс ингээ уцаа ухаа сууждаг заяа. Бизнесийн уулзалт дээр шүү дээ. Гэхдээ аль эсвэл 0 орсон үедээ юу гэдэг сайхан хүндрэнгээ уцаа үзэн, бүр бааны өрөөнд дотор өөртөл ингээл кино минь үздэг ч юм уцаа үзэн. Кино үзэнгээ бас давхар уцаа үзэн, хоол идэнгээ уцаа үзэн, хүнтэй зөв хүнтэй юм ярьж байхдаа уцаа үзэн, ажиллаа хийнгээ уцаа үзэн. Ингээд малтитаск хийгээд ирэхээр хүн тухайн одоо mindfulness гэж ярьдаг тухайн орчиндөө төвлөрч чадахгүй. Уг нь бол зарим хүмүүс ингээ multitask сайн гэж хэлдэг. Гэхдээ энэ дээр бас Америкийн Yale-ийг сургууль хийсэн судалгаагаар болохоор multitask хийдэг хүн болон аль эсвэл single task буюу ганцхан зүйл дээр төвлөрдөг хүн хоёрын хоорондын IQ-г нь харьцуулаад үзэхээр ганцхан зүйл дээр төвлөрдөг хүмүүс намайг өндөр IQ-тайгаа. Тэгэхээр энэ multitask гэдэг зүйл рүү хүн төрөлхтөн тэр чигтээ орсноос болоод давхар IQ улам муудаад давхар улам тэнэг болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ multitasking-гаа бол нэгт бол болцгоо. Тэгээд түрүү хэлсэн энэ тархины хослоор амар халуун байгаад байгаа шүү. Prefrontal cortex гэдэг энэ хэсэг мууцснаар хүн нэгт бол логик сэтгэлийг алдна. Энгийн математикийн томьёонуудыг ерөөсөө бодож чадгаа болно гэсэн үг. Дэлгүүр дээр очиж тооцоо хийгээд одоо юу гэдэг нь тооцоогоо 5 гунд хуваалаа гэхэд тэр өмнө нь шууд ингээд папка за энэ ингээд 20,000 төгрөг байсан байх гэдэг тэр энгийн тооцоолол ерөөсөө хийж чадахгүй хүртэл тийм төвшөнд хүрнэ. Хоёрт нь олонгууд нь дөрөвөөс ой санамжууд хүнд ерөөсөө тогтгоо болно. Тэгээд ялангуяа хамгийн харамсалтай санагддаг зүйлүүд нь болохоор хүүхдүүд аль эсвэл одоо юу гэдэг нь томчууд ч байсан болно. Ямар нэгэн зүйл сураад одоо жишээлбэл сургуультай очоод аль эсвэл ямар нэгэн курс семинарт суучаад тэндээс гарахтаа гэртээ хайрахтаа аль эсвэл гэртээ очиж шууд уцаа авчдаг. Тэгэхээр тархинд ой санамжууд зүйл чи үлдэхгүй шүү дээ. Тийм ой санамжуудын асуудал байгаа. Тэгээд сэтгэл хөдлөл өдөртөх. Энэ дээр бол ялангуяа асар их тийм маш олон жишээнүүд гардаг. Уцандаа донцсон байгаа хүмүүс дийлэгтээ одоо жишээлбэл үеийн өдөрт 7 8 9 цаг 10 цаг үүсдэг хүмүүс өвчлэн сэтгэл зүйн үед бол докторуу байдаг гэсэн юм судалгаануудаас гардаг. Уур удирдах чадахгүй, эмоц удирдах чадахгүй, хэрвээ ямар нэгэн байдлаар эморч гунигсан юм бол тэр гунигаасаа гарч чадахгүй гэх мэтлэн сэтгэл хөдлөлөө удирдах энэ хүнийг хүн байлгах, хүнийг хамгийн их аз жаргалтай байлгах ёстой энэ хэсгийнх нь оюуны чадамж нь буураад эхлэхээр маш харамсалтай. Тэгээд дараа нь болохоор төлөвлөлт. Ерөөс юм төлөвлөж чадхаа болно. Тэгээд энийг бас дараа нь хожим нь ярина. Тэгээд хамгийн сүүлд нь олонгууд нь анхаарал төвлөрөл. Энэ анхаарал төвлөрөл би бас одоо яриа гэж чинь. За тэгээд залхуурал гэдэг зүйл рүү бол гар утас хамгийн их хөдөлдөг. Улам залхуу болно. Яагаад юм бэ гэвэл хүний тархи дээр дижитал дээр
гарч ирж байгаа, ямар нэг reel үзээ happy болж байгаа, post үзээд happy болж байгаа, лайк дарангууд нь happy болж байгаа. Тэр аз жаргалыг жинхэнэ амьдрал дээр аз жаргалтай ерөөсөө ялгаж чаддгүй юм байна. Яг хүн юуны төлөө амьдардаг юм бэ гэвэл аз жаргалын төлөө л уг нь амьдраад байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөөс тэр аз жаргалыг тийм амархан зүгээр одоо юу гэдэг өмнө нь 5 цаг магадгүй 5 жил хичээснийхаа эцэст нэг олдгүй байсан тэр аз жаргалыг зүгээр 5 секунд дотор авчихаар ямар ч шиг шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Тэгээд одоо юу гэдэг өөрийнхөө дургүй зүйлээ хүн уг нь хүчилж хийж тэгээд дургүй зүйлээ хийж хүн дуртай зүйл дүүрж байгаа шүү дээ. Чинь хин ч ингээл амар happy ингээл зүгээр гар утсаа сууж байгаа л баян болдог ч юм уу аз жаргалтай болдог ч юм уу. За яг аз жарлыг хиймлээр авч байгаа гэсэн жинхэнэ аз жаргалтай бол болохгүй. Зүгээр гэртээ суугаад ингээл уцаа ухажгаад хантайгаа учрна гэж байхгүй шүү. Тэр чинь заавал биеэрээ очиж уулзж, танилцж, альсэл ямар нэгэн бизнес юмэр байгаа юм бол заавал судалгаагаа хийж ээж тэ ингээд тухайн газар дээр объект дээр нь очиж тэгжээж хүн яг амжилтанд хүрж байгаа болохоос биш. Тэр зүйлийг дижиталаар аваад тахаар ерөөсөө хичээх шаардлагагүй болж байгаа. 5 секунд дотор тийм их аз жаргал авч байгаа юм чинь би яах гэж хичээх юм бэ? Эдийн энэ дүнэлтрээ орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ гар утсны хамаарал гэдэг зүйл хизээ хамаарал болж байгаа юм бэ гэвэл уг нь хиймээр байдаг аль эсвэл заавал хийх ёстой тийм чухал ажлууд байгаа шүү дээ. За жишээлбэл би магадгүй өнөөдөр илүү дэлжинтэй юм бол би илүү дэлжингээ арилгахын төлөө өглөө ингээд гүйх ёстой юм байна гэдэг ийм хийх ёстой зүйл. Энэ хийх ёстой зүйлээ хүртэл хойш тавиад гар утсаа ухаас сууж байгаа юм бол гар утсны хамааралтай байна гэсэн үг. Тэгэд энэ бол би баг Монголд бол 70-80% хүмүүс нь хамааралтай гэж хэлж болох байх. Яагаад гэвэл Монголд ялгаагүй 5 6 7 цаг хүмүүс гар утсаа ухаж байгаа. Тэгэд энэ хүнийг залхууруулдаг, энэ хүнийг хичээх шаардлагагүй болгодог энэ зүйл бол ерөөсөө хамгийн том хор орчиг болж байгаа. Тэгэхээр ямар шийдэл байна вэ? Нэгт зүгээр гүлэрч суух. Зүгээр л гүлэрч суух. Энэ цаг бид нарт асар чухал. Жишээ нь ресторан ороод ганцаараа ингээд хоол хийж байгаа хүмүүсийг харахаар би бас тэд нарын нэг нь байсан байхгүй сайхан яг энэ тухай өмнө жил би энэ номыг уншсан. Тэгээд энэ номыг уншил би яг тэгдэг байсан. Ресторанд ингээд ганцаараа хөвчл би ланч ганцаараа идчихсэн. Тэгээд тэр үед байга ингээд уцаа ухаастай. Ямар нэгэн тийм тодорхой зорилго байхгүй. Зүгээр л яг сошиал ингээд шалгадаг ч юм уу тий. Энэ цаг аль эсвэл таксинд явж байгаа. Одоо таксинд дотор сууж явахдаа хин нэгний хүлээж явахдаа 0 дотор одоо хүндэрж явахдаа ямар нэгэн суул цаг гаргах юм бол шууд ингээд уц руугаа ингээд уцаа орлоо суучдаг. Энэ цагаа нэгт болох хэвээр. Энэ цагаа зүгээр л гүлэрч суух. Юу ч хийхгүй гэсэн үг. Аль эсвэл зүгээр л гадуур алхах энэ цагийг нэмэгдүүлэх хэвээр. Уцаа ухахын орно зүгээр суух. Яагаад зүгээр суух хэвээр юм бэ гэвэл түрүү хэлсэн тархины энэ мэдээлэл гэдэг зүйлээ хязгаарлах хэвээр байхгүй бид нэр өөрсдөө. Тэгээ хязгаарлахгүйгээр одоо жишээ нь ингээд үгдэн түрүү хэлсэн жишээг дахиад автад хэлэх юм бол ямар нэгэн зүйл суучаад магадгүй 4-5 цаг нэг семинарт суучаад гэртээ харих замдаа жоох уйдаатай уйдаж болно шүү дээ. Уйдаад уцаа ухах юм бол хойс амжин тогтдгоо. Өмнөх мэдээлэлүүдэд боловсруулж чадахгүй учраас тухайн өдөр сурсан зүйл чинь тархинд чинь үлдэхгүй гэсэн үг. Аль эсвэл өмнө нь ямар нэгэн болсон үйл явдал хэрэг аль эсвэл хин нэгэнтэй хийсэн харилцаан яриа те. Тэднэрээ хүн санаж чадахгүй, аль эсвэл тэднэрээ боловсруулж чадахгүй. Хүн зөндөө асуудал байгаа. Тэр асуудлаа тархи чинь автоматар тархин дотор чинь ингээд дойс амжилт үлдээгээ шийдлүүд чинь гаргаж ирдэг байхгүй юу. Тэр цагаа утсандаа зарцуулчих юм бол ямар ч шийдлэхүү, ямар ч урагшаа авсан юм байхгүй. Тэгээ нөгөө нэг баахан өмнөх асуудлууд нь ингээд хөглөрсөөр хагаад аль эсвэл юу ч сурахгүй хагаад аль эсвэл дойс амжилт үлдэхгүй байсаар хагаад өдөр хоног ингээд мөрүүлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нарт зүгээр л гүлэрч суух. Энэ чинь бүр асар гой зүйл байхгүй юу. Би одоо Таиланд ирчээд яг энэ гүлэрч суух гэдэг зүйлийг бол асар их хэрэгжүүлж байгаа. Өглөө болгон ер нь дунджаар ч өглөө болоо яг 6 гэж сэрээд тэгээ би гадуур 3-5 км гүйчээд тэгээ далайн ирэх дээр ч майл парк дээр зүгээр уцаа оролдохгүй чихвчээс салгачаад ингээл гүлрөөл хүмүүс ингээл хараа суучдаг. Тэгээд Монгол байсан үед би тодорхой хэмжээнд салхуурал гэдэг зүйл нь автаа бас салхуурал бас гар утсын донтол гэдэг зүйл нь автаа тэр амьдралын хэм маягаа өөрчлөх гэж ирсэн байхгүй. Тэгсэн чинь миний тархи толгой бүр хамаагүй сэрэг болоо заяа. Гар утсанд өмнө нь дунджаар 6 цаг зарцуулдаг байсан. 12 сард бол би Африкийн аяллаасаа буцаж ирчээд нэг хүн чинь нэг жоо ядраал ингээл нилээн ядарсан байсан болохоор ингээ зүгээр орондоо байдаг ч юм тийм шүү байсараа дунтсан бохгүй юу. Өдөрт дунжаар 6 цаг гарцсандаа зарцуулдаг болцсон байсан. Тэгээ за энийг эвдэхгүй болох юм байна гэж бодоод энд хурж ирээд дасар болон шинэ хоббитнуудтай болоод ажиллаудаадсан. Ялцуулаад айгүй их инженертэй ганцаараа аялаад тэгээд одоо биний утсанд хэрэгжилж байгаа цаг болгон дунжаар 2 цаг 35 минут өнгөрсөн 7 хоног бол тэгж гарч ирсэн. Тэгээд ирэхээр тархи толгой бүр ингээд амар сэрэг заяа. Тэгээ одоо миний толгойн дотор ингээд энийг ярих юмсан, тэрийг ярих юмсан нэр энэ байгаа тийм байгаа гэдэг асар олон юм айдианууд ингээд хөглөрсөн. Тэг хамгийн гол нь өглөөс ирэхээр нэг тийм би ингээд амар хүнд ч юм уу те нэг цаа жоо орондоо байждаг ч юм уу гэсэн тиймэрхүү бодлууд бүр огт төрхөө байсан. Гих мэтлэн маш олон одоо давуу талууд талаага зүгээр гүлэрч суугаа эсвэл зүгээр алхах гэдэг зүйл. Тэгээ хоёрт нь олонгууд нь ном унших. Тэгэхээр нэг үлсэн ашиж. Одоо гадаа 29 градус байгаа юм байна. Нар уужаа болохоор арай гайгүй л юм л та. За ном унших. Ном унших
гэдэг дээр хүмүүс аюу эргэлзээтэй байдаг. Ялангуяа баримтат бүтээлүүд дээр орчин цагт ийм олон мэдээллийн одоо 90 үед ирчээд сонсохыг хүссэн хариултаа зүгээр интернетээс авч болдог болцсон үед би яагаад ном унших хэрэгтэй юм бэ гэдэг. Яг үнэн Google гэх юм бол зүгээр хариултанд орно гараад ирнэ. Гэтэ миний бодлоор бол ном унших цаг нь өөр хамгийн чухал байхгүй юу? Тухайн өдөрт 30 минут магадгүй 1 цаг, за хамгийн уртаа гэхэд 2 цаг өөртөө ном унших цагийг зарцуулж байна гэдэг чинь энэ өөрөө хамгийн гол давуу тал байгаа юм. Тэрнээс хүн заавал баримтат бүтээл унших шаардлага байна. Тэгээд номон дээр ном уншиж байгаа үедээ бас давхар аль олон хүмүүсийг бодолцоосоо гэж хүсдэг нь болохоор номыг ингээд кино үзэж байгаа юм шиг гэхэд ингээд шууд уншдаг байхгүй. Тийм биш. Ном уншаад хэрэг таалагдсан хэсэг байх юм бол заавал зогсоогоод бодох хэрэгтэй. Нэрээ надаа ийм үйл явдал тохиож илүү те. Нэрээ би энэ дээр өмнө нь юу гэж бодож байлаа. Энэ яг миний амьдралаар бас энэ зүйлтэй илүү төстэй юм байна. Тэгэхээр магадгүй би одоо ингэх хэрэгтэй байна гэдэг юм. Ямар нэгэн байдлаар хэрэг таалагдсан хэсэг аль эсвэл өөрийн чинь амьдралтай ойрхон хэсэг байх юм бол тухайн үед зогсоогоод нэг удаа бодох хэрэгтэй, бодож эргцүүлэх хэрэгтэй, critical thinking гэж хэлэх. Энэ үнэхээр үнэн бичсэн байна уу, эсвэл худлаа бичсэн байна уу? Аль эсвэл энэ үйл явдал миний амьдралд үнэхээр хэрэгтэй вэ, хэрэггүй вэ? Би одоо энэ тухай бодож шийдэл гаргаснаар миний амьдралд ямар хэрэгтэй вэ гэдэг чинь ямар нэгэн байдлаар бид нар бодох хэрэгтэй. Тэгээд энэ бодох процесс бол ном уншсан үед хамгийн чухал. Тэгэхгүй юу ч бодохгүй кино үзэж байгаа юм шиг ингээл уншаад дуусчих юм бол энэ ном чинь тархин дотор чинь нэгт үлдэхгүй. Тэгээд хоёрт нь олонгууд нь тэр мэдээллүүдийг хүн боловсруулж чадахгүй учраас яг нөгөө сошиал медиа үзээд одоо тархиных нь энэ хэсэг мэдээлэлээр панк хийждэгтэй адилхан бүр эсрэгээр аягүй муу үр дагавар гарч ирнэ. Тэгэхээр ном уншия. Тэгээд ном унших цагаа хамгийн чухал цаг болоо. Тухайн ном нь бол мэдээж гоё ном байх шаардлагатай. Гэсэн ч үнээс илүү чухал зүйл бол өөртөө тэр ном унших цагийг гаргаж утаснаас хол байлгаж өөрийнхөө дотоод ертөнцтэйгээ ажиллаж байгаа энэ цаг болонгууд нь хамгийн чухал. Тэгээд гурд нь болонгууд нь бясалгах. Бясалгах талаар бол зөндөө удаа би ер нь подкастн дээр ярьжсэн. Тийм талаар бол маш олон хүмүүс яагаад чухал юм бэ гэдгийг нь бол ярьжсэн. Тэгээд бясалгал дундаа mindfulness тэр дундаа тэнцүү нэг зэг дээр төвлөрөх байхгүй юу? Анхаарлаа төвлөрүүлэх. Гар утсны донтолоос л үүсдэг хамгийн том бидний алдагдал бол юмн дээр анхаарлаа төвлөрүүлж чадгаа байлцсан. За ажиллаа хийж бодвол ингээл юмаа ингээд одоо юу гэдэг лаптопод илгэчээд 5 минут сууж байгаа л за нэг гяс уцаа үтсч те. Гяс сошиал медиас хэлчих. За миний сторин дээр хин лайк тарсан гяс болгочих. Ингээм бол анхаарлыг дэзүүлж угаасаа байхгүй болж байгаа шүү дээ. Энэ бол бүр асар их байдаг. Тэгээд өмнө нь би компанид ажилладаг байхдаа миний утасны хоёр компани ажиллаж байсан л та. Тэгээ хоёр компани хоёулын дээр нь юм хүмүүс өндөө байдаг. Оо сайхан ингээл уцаа ингээл оролтоол те. Тэгээд ажил ерөөсөө явдаггүй. Хүний анхаарал болонгууд нь унжаар 15 минутын дараа яг тухайн зүйл дотроо ордог юм байна л та. Flow гэж хэлдэгтэй яг ингээд дотор нь ингээд орцсон яг тэрнээс өөр юм харагдахгүй яг нэг зэг дээр ингээд анхаарлаа төвлөрүүлсэн. Энэ 15 минутанд хүргээгүй юм байж уцаа үүсчихэр чинь дахиад нэг 15 минутанд тэгээс нь рестарт хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг болоод нэг зүйл дээр одоо нэг цэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг болоод тэр нь юу ч хийж болно. Заавал ажил хийхгүй те. Заавал бясалгал хийхгүй. Энийг хүн уг нь бол бясалгалаар сурдаг. Гэтэ бясалгаж амжихгүй байна гэх юм бол зүгээр одоо жишээ нь кино үзэж байгаа үедээ уцаа үзэхгүй кино үзэж байгаа үедээ зөвхөн тухайн кинон дээр төвлөрөх. Баанд орж байгаа юм бол баанд бас уцаа авч орохгүй зөвхөн ингээ бааны ингээд тэ гоё халуун дулаан гоё кафе дээр мэдрэмжинд автах ажиллаж байгаа юм бол зөвхөн тэр ажил дээр төвлөрөх. Хүнтэй хамт юм ярьж байгаа юм бол зөвхөн тухайн хүнийхээ яриан дээр төвлөрөх. Өөр юм л ингээ сатарч болохгүй ялангуяа утас руу бол. Тэгэхээр нэг цэг дээр анхаарал төвлөрүүлдэг болоо тэгээд бясалгаж бас сурын эн чинь нэг амар цаг зарцуулаад авах зүйл биш байхгүй юу. Орой болон унтахаас өмнө 15 минутын өмнө хийгэл болно. Айгу амархан зүйл. Тэгээд энэ бясалгах тал дээр болон түрүүний хэлсэн ном унших гэдэг энэ татлыг өөртөө суулмаар байгаа юм бол манай шидэт мухлаг номыг авч уншаарай гэж би та бүхэнд санал болгох. Тэгээд энэ ялгаа рекламны бааз хот бол манай ном маань зарагдаж байгаа. Тэгээд маш олон хүмүүс айгу эргэсдэл үлдсэн байлээ. Ялангуяа орчуулган дээр болохоор яг хэлээр уншиж байгаа юм шиг уран зохиолын гой найруулга тэгэж маш олон хүмүүс над руу бичсэн. Тэгээд уйлсан ч гэж айгу олон хүмүүс бас бичиж илээ. Тэгээд одоо угаасаа номын дэлгүүрүүд дээр бол баримтат бүтээлүүдийн номер 1-т жагсаж байгаа. Шүтт мухлаг ном байгаа. Тэгээд би хүргэлтийн дугаарыг доор нь оруулж та бүхэн авч уншаарай сонирхоорой гэж хэлмээр байна. За дараа нь болохоор хоббит болох. Шинээр юм сурах, айлс одоогийн хоббигаа үргэлжлүүлэх. Ихэнх хүмүүс яг үндэ хоббигүй. Тэгээд энэ айгу гонхтой санагдаад байна. Ягаад хүн хоббигүй байна вэ гэвэл юу ч туршиж үзээгүй байхгүй юу? Юу ч туршиж үзээгүй. Туршиж үзээгүй болохоор өөрөө юунд дуртай гэдэг юусэн мэддэггүй. Юу ч орлож үзээгүй юм чинь би бас юунд дуртай гэдэг яаж мэдэх вэ тийм биз дээ. Тэгэхээр хоббит бол хоббинд цаг заавал зарцуулаад хоббин дээрээ төвлөрдөг болох юм бол энэ утас гэдэг зүйлийг бол хэрч дугаасаа хүн мартна. Ямар нэгэн зүйлд улаарч байгаа тийм ямар нэгэн зүйлийн төлөө явж байгаа ямар нэгэн зүйлд амбиц нь төрж байгаа тэр цаг зав гэдэг чинь бүр ингээд бүр амар гоё аз жаргалтай цаг байдаг байхгүй юу. Би энд ирээд гүйлт гэдэг чинь хоббит болоод өмнө
би хаяал нэг гүйдэг байсан болохоос юус тогтнол гүйдэггүй байсан. Тэгээ гүйлт тэгээд Muay Thai гээд одоо нөгөө нэг Thai box гэх юм уу да. Энэ хоёрыг шинээр сурж байгаа. Тэгээд эх 7 оноос теннисэнд бас давхар суралцж эхлэж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү нэг шинээр хоббинуудтай хүн болцоо. Тэгээд заавал хобби гэхлээр ингээл амар хэцүү зүйл хүмүүс бодоод байдаг байхгүй. Гэхдээ тийм хэцүү хүнд төвхтэй зүйл байх аль байхгүй шүү дээ. Ер нь бол юу ч болно. Жишээ нь би Монгол байдаг гэсэн үедээ болохоор хоолнд айгу хоббитай. Итгэхээс илүү хийхтэй. Хоол хийж байгаа. Тэгээд хоолны жор судлаад тэгээ хүнсээ цуглуулад гэртээ арай тэр жорыг нь хараад хоол хийж оролдож үзэж байгаа шин менюний туршиж байгаа тэр цаг над амар гой асуулттай байдаг гэсэн байхгүй. Тэгэл тэрийг магадгүй заримдаа контентийг нь одоо бичлэг болгож аваад заримдаа спонсорчсан авчна. Идэх ч юм уу иймэрхүү байдлаар жижигхэн зүйлээс эхлээд хобби бол ингээд заримдаа мөнгөжүүлж олно. Тэгээд давхар хүнийг тухайн одоо улааруулж байгаатай ингээд цаг мартчихдаг шүү дээ хүн чинь. Жишээ нь хэрвээ та PC тоглож ирсэн бол ингээд Dota мото Counter тоглож байгаа цаг ингээд мартчихдаг. Тэр бол нэг амар зөв хобби гэж бол би бол хэлэхгүй. Гэхдээ яг тэрэн шиг хүнийг ямар нэгэн зүйл дээр улааруулдагтай цаг хугацааг мартагдуулдаг. Зөвхөн тухайн зүйлээр төвлөрүүлдэг тэр цаг бол бидний хувьд бол бүр асар чухал зүйл. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг хийгээд уртаа зүйлээ хийгээд унтаад яг нэг өдөр ингээд пак гэл бүр амар гой асуулттай хаппи дуусч байгаа байхгүй юу. Миний амьдралын зорилго болохоор биш үү? Тэгэхгүй. Миний амьдралын зорилго болохоор би ингээд за тэдэн жилийн дараа би ингэж гоё амьдрнаа. Тэдэн жилийн дараа гэсэн зүйл байхгүй. Яг үндэ. Би зүгээр тухайн өдөр тутамдаа л маш аз жаргалтай, маш сэтгэл ханамжтай хийхийг хүсдэг зүйлээ хийгээд унтах юмсаа л гэж боддог. Нугасаа амьдрал чинь унтаад сэрлээ шинэ амьдрал, унтаад сэрлээ шинэ амьдрал болохоос ш нэг юу гэдэг энэ жил гэдэг ч юм уу те. Яг мэдээж төлөвлөгөө бол хэрэгтэй. Гэхдээ амьдрал бол өдөр өдөртөө дуусаад явж байгаа гэдгийг бид нар санаж авах хэрэгтэй. Тийм учраас тухайн өдөртөө хамгийн хаппи, тухайн өдөртөө хамгийн сэтгэл ханамжтай байхын тулд хүн яадаг ч гэсэн ямар нэгэн дуртай зүйлтэй болох хэрэгтэй. Тэгээд мэдээж хүн бол ажил хийж байгаа, завгүй байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэтэ ядаж амралтын өдрөөр те. Амралтын өдрөөрөө зүгээр ингээд зав зээд ингээд амар хайрын штэ. Тэгшдэг байхгүй дийлэх хүмүүс. Тэгэл амарсан шиг ерөөсөө тийм амралт болохгүй амралтын өдрөөр бүр улам харин ч эсрэгээр ядраа тэгээд гараад иртээ. Энийн оронд нэг гоё гүйдэх ч юм уу, аль эсвэл заалавдаг ч юм уу, аль эсвэл юу гэдэг магадгүй нэг код мод сурна гэдэг ч юм уу, юу ч хийж болно. Ямар нэгэн байдлаар хүн хоббитай болоод хоббитой цаг зав зарцуулдаг болоосаа гэж хүсмээр байна. Тэгээ гар утсны хэрэглээг багасгаснараа ямар сул талтай юм бэ гэвэл ямар ч сул тал байхгүй. Ямар сул тал байхгүй. Зарим хүмүүс бол ингэж хэлээд байдаг. Ингээд мэдээлэлээс оцрогдсон те. Ингээд нийгэмдэр юу болж байгааг ингээд мэдгүй ингээд өнгөрөөндөө найзуудынхаа ярианы сэдвт нь орч чадахгүй би тэд нарын сториг үздэггүй болчих юм бол ингээд юу гэдэг найзтайс жигдэн гэж мэдгүй. Гэхдээ үгүй шүү дээ үндэ. Танд хамгийн хэрэгтэй мэдээлэл гэдэг. Та өөрөө хүсэхгүй байсан чинь тэр өчгөн ч ороод ирэх байхгүй юу? Тэгэд мэдээлэл гэдэг зүйлийг зүгээр гадна байгаа мэдээллүүдэд дотроо зүгээр урсгахаас л үтэгээр. Гэтэ мэдээллийг хүлээж авахдаа өөрөө мэдээлэлээрээ цензуртай байх хэрэгтэй. Гэхдээ ямар ч хамаагүй мэдээллүүдийг тархин дотроо оруулаад байх юм бол энэ тархичин зүгээр л хогисоо болоод босч байгаа байхгүй юу? Тийм үстэй. Хин одоо юу гэдэг хин тархиндаа хог хийхийг хүсхий. Хин ч хүсэхгүй шүү. Тэгсэн мөртлөөс бид нар бүгдээрээ тархин дотроо хог хийдэг заяа. Сошиалос. Тэр тэгсэн байлээ, тэр жүжигчин яасан байлээ, аль эсвэл үүдийн тэр улс төр чи ингэсэн байлээ бүгд хог. Тэр олон хогнууд таны амьдрал хэрэгтэй юу? Үгүй байхгүй юу? Энэ болохоор тэр хогнуудыг тархин дотор оруулахгүй мэдээлэл төр цензуртай хандаад үнэхээр хүссэн мэдээлэл бол чихэн чин тэртээ тэр дуултан айл эсвэл үнэхээр авахыг хүсэж байгаа мэдээлэлээ зөвхөн мэдээлэл гэдэг зүйлийг хүн өөрөө ирж хайдаг болъё. Одоо улс төрийн сонирхолтой юм байж болно шүү дээ. Тийм байх юм бол өөрөө хайдаг болъё. Тэ? Search гээ тэ. Хайлтан дээр одоо түлхүүр үгийн бичиж хайдаг бол тэрнээс зүгээр скролж жоод олсон мэдээлэл бол яг үнд ямар ч хэрэггүй байхгүй байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр энийг ярихыг хүслээ. Одоо баг 30 минут нэлээд удаан ярьчлаа. Тэгээд ойлгомжтой ярьж чадсан болов уу гэдэг тэр жоо саа зовж байна. Ямар ч катгүй явцсан бол тэр. Тэг болж игэл энийг хичээлдээрээ тавиарай. Хэрэг багш нар үзэж байгаа юм бол ялангуяа хүүхдүүдийн гар утсны доотлол гэдэг зүйл бол асар аюултай. Томчууд бид нар бол яг вэ тэгээд ажил дарагтаад орой гэртээ хараад л хөөрхөн амтд нэг ядаргаа тайлхад утсандаа донтоо тэр нь амьдралыг нь юусаа сайжруулахгүй байгаа гэдгийг бол бүгд мэдж байгаа. Гэтэ ялангуяа хүүхдүүдийн хувьд бол багаас нь бид нар аюу зөв чиглүүлэх ёстой. Тийм болохоор энийг үсэж байгаа багш байх юм бол 10 жилийн ангитай ажилласан оюутан одоо семинар лекцэн дээр энэ тухай яриасаа гэж хүсэж байна. Тэгээд амжилт.